Сайн. Өнөөдрийнхөө дугаарт та бүхэнд автомашин аялалд яаж бэлдэх вэ? Юун дээр анхаарах вэ? Аялалд гарахаас өмнө автомашин дээр та бүхэн юу шалгах шаардлагатай байдаг талаар өнөөдрийн дугаараар онцолж харуулна. За тэгээд бид нар бас аялалдаа бэлдэж байгаа. Бид дээр байнга үйлчлүүлдэг те. Бид автоцент дээр хүрэлцсэн байна. Машиныхаа тос мастер болоод явах үед ангийн бүх онцлогоо хийгээд шаардлагатай юмудаа хийлгчээд аялалдаа гарах болно. Тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байгаарай. Spoiler alert. Бид нар аялалдаа гарчихсан. Төлөвсөн юмудаа бүгдийг хийлгэчихсэн. За яг юу төлөвсөн, ямар юм хийлгэсэн талаар бол та бүхэн энэ видеоноос үзээрэй. Бид нар аялалдаа гараад эхний өдөр Говь Алтай аймагт түрээд ирчихсэн. Эхний кампаа хийгээд удахгүй замдаа гарах чинь дараагийн аялалаа төлөвлөд байж гин. За тэгээд аялалд гарах олон хоногийн аялал хийхтэй. Тэр дундаа яг бид нар шиг ингээд контент хийгээ явах бол маш их зардалтай энэ ч бэлтгэсэн зүйлүүд ч гэсэн маш их хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээрэн. Тэгээд энэ завшааныг ашиглаад манай үзэгчнэр тий за тэгээд байгууллагууд бидний дэмжих хүссэн хүмүүс байгаа бол бид нар бас спонсор хайж байгаа гэдгийг бас дуулгамаар байна. Манай сувгийг манай контентыг ивент хийх хүссэн спонсор байвал бидэнтэй холбогдоорой. За тэгээд бид нар аялалтаа яаж бэлтгэснийг энэ дугаараас үзье. Аялалтаа гарах гад бэлдээд явсаар хагаад энд юун дээр Ялт плазагийн 2 давхартай дөрөв өрчгдөрөв Adventure Mongolia гэдэг Facebook хуудас байдаг. Нэг дэлгүүрийг нэлээд удаан харж явсаар гад хүрээд ирчихсэн. Энийг эднийхийг зорж ирсэн гол шалтгаанлах төр энэ хайрцаг байгаа. Энэ гэхдээ зүгээр нэг энгийн оффроуд хайрцаг биш тийм нөгөө хамгийн гол нь Roam гэдэг брэнд байдаг. За яг оффроуд community дотор бол яг энэ Roam брендийг бол нэлээд сайн мэддэг. Яг барууныхан Америкт бол яг энэ брэндээр ерөөдөө энэ оффроуд хайрцаг гэдэг бол танигдсан байдаг. Тэгээ яг энэ Roam брендийн албан ёсны дистрибьютор нь яг энэ Ялт плазагийн 2 давхарт байдаг юм байна. Тэгээд дөрөв өрчгдөрөв Adventure Mongolia гэх Facebook хуудас нь байгаа. Ямар ч сан видеоны description хэсгээр оруулчих. Тэгээд энэ ч бол бас хэмжээ нь янз бүр 83 литр, 95, 100, 20, 110 гэдэг янз бүрийн багтаамжтай хайрцагнууд байгаа. Дээрээс нь нөгөө хайрцагнуудаа дээр нь томглоод тий нарны хавтан тавих юм уу, эсвэл дотор нь ингээ панелууд тавих ч юм уу, зөндөө олон янзаар томглох боломжууд нь байдаг. Тэгээ албан ёсны 30-аас угаасаа нөгөө бүх опшнуудыг нь захиалах ч юм уу те боломжуудтай. Уг нь бол эдний зөндөө юм байсан. Би маш их хоцорсон учраас ямар ч хайрцагтай гал буцах юм шиг байна. Тэгээд өнөөдөр бол би ямар ч зэнчээс 83 литрийн хайрцгийг нь худалдаж аваад тогтоогчтой өвтэйг нь аваад машин дээрээ сурлах гад хүрээд ирчихсэн байгаа. Тэгээд хамгийн гол нь яг хөө иймхүү гадуур бол иймхүү хайрцнууд зөндөө байдаг ч гэсэн би нөгөө өмнө зөндөө л олнуудаа ярьдаг тий. Аль болох албан ёсны борлуулагч тэгээд албан ёсны брэндүүдийг нь сонгож тэгээд найдвартай байдлыг нь харгаж сонголтоо хийх хичээдэг. Тэр утгаараа бас яг Roam брендийг сонгож ирсэн. Тэгээд бас яг Монголд оруулж ирж байгаад бас маш баяртай байна. Тэгээд харах юм бол ер нь тэгээд яг ингээ харьцуулаад үзэх юм бол бас ялгаатай юмуд харагддаг юм аа. Тэгээ надад бас яг энэ шин загварынхны нугас нь хүртэл маш их таалагдчихж байгаа. За тэгээд дээр нь бас нэг юм бас машиндаа сурлуулж байгаа юм нөгөө бензинийхэн савыг би аваад ирсэн чинь яг манай бензиний савнд таарах суурь нь байсан болох төр энэчээс бас суурийг аваад бензинийхэн савыг бас сурлуулж чинь тэгээд яг адилхан савнууд байгаа даа. Тэгэд энэ миний ард бол яг нөгөө бензиний сав одоо энд бол усны их те машины хажууд зүүчдэг бас юм усны сав муу байгаа зөндөө олон сонголтууд байгаа. Тэгээд энэ бензиний сав дээр яг гадуур яг иймэрхүү улаан савнууд зөндөө олон янзаар зарагддаг. Тэгтээ бас дунд нь бас баг зэрэг ялгаатай байдаг хүмүүс анзаардаг юм билээ. Одоо жишээл яг энэ нэг хий гаргах энэ хоолой байдаг шүү дээ. Энэ бол ингээ үсэх юм бол энэ савнууд дотроо ийм төмөр ирцүүтэй байдаг. Тэгэхээр нөгөө яг юуныхаа эдлэгээ талтай гэх юм уу илүү найдвартай болж өгч байгаа. За тэгээд энэ ерөнхийдөө материалыг нэг харьцуулаад үзэх юм бол за нөгөө хямдхан зарагдаж байгаа ч юм уу юу хайрцнууд ингээ хоорондоо бас жоох ялгаанууд байдаг юм билээ шүү. Тэрийг бас судлаад үзэх юм бол ер нь мэдэндээ. Тэгээ би бол нөгөө юм авах гад байнга судалдаг учраас тэгээд нэлээ их юм судалж явсаар гад эдний төрөд ирчихсэн. За тэгээд одоо энэ удааdaa бол амжсангүй. Гэхдээ дараад нь бас энэчээс бас судлаад үзэх юм бол машиндаа нэмэлт тоноглоод хийх боломжууд ер нь оффроуд машинд хэрэгтэй тоноглоод бол зөндөө байгааг нь харж байгаа. Тэгээд доор харагдсан Facebook хуудасаар нь бас ороод сонирхоод үзээрэй. Дөрөв өрчгдөрөв Adventure Mongolia гэдэг Facebook хуудас байгаа. Манай аяллаа бэлтгэл маань үргэлжилсээр өнөөдөр бид нэр Avandra гэдэг EcoFlow-ийн албан ёсны онцгой хэрэгтэй дистрибьютор дээр хүрээд ирсэн байна. Гол зорилго нь юу вэ гэхээр аяллахаа тий захиалгаан тогны асуудлыг шийдэх гэдэг байгаа тий. Бид нар ер нь бол нөгөө контент хийж байгаа
зураг, видео хийдэн авдаг хүмүүсийн хувьд бол яг тог цахилгааны хэрэглээ бол маш өндөртэй. Тэгэхээр энийгээ яг шийдэх нь бол энэ шаардлагатай болчиход байсан. Тэгээд зөндөө олон аргуудыг бол хэрэгж үзчихсэн. Тэгээд өнөөдөр бол яг EcoFlow дээр ерөөхдөө буучаад EcoFlow дээр хүрээд ирчихсэн байна. За Avantran өөрөө яг EcoFlow-ыг аль биесээр оруулж ирдэг онцгой хэрэгтэй дистрибьютор юм байна. Тэгээд яг EcoFlow-г бодож үзэхдээ энэ чинь зөндөө олон загварууд байна л та. Тэгээд энэ дундаас чинь нөгөө хүн болгоны өөрийнхөө хэрэглээнд харуулад бас сонголтоо тий загвараа сонгох боломжтой. Мэдээж хэрэг хүчин чадал болоод багтаамжаас хамаарат энэ загварууд маань өөрчлөгдөв. За үнэн ч гэсэн өөрчлөгдөд эхэлж байгаа. За бүр ийшээ ингээд томроод Pro загварууд нь бол бүр ийм том өшөөж бүр ингээд Delta 3 Pro гэдэг бүр их том загвар байх жишээтэй. За энэ дээгүүр бол тий River гэдэг загварууд нь бол илүү хөнгөн авсаархан илүү ойр зуур аялалтай ч юм уу тий ганц нэг хүмүүсийн хэрэглээ нь илүү тохиромжтой байх жишээтэй. За Pro-нууд бол бүр station маягаар тий бүр том production дээр ч хүртэл ашигладаг гэж хэлээ. За тэгээд бид нар бол нэг хоёр загвар дээр бол ерөөдөө хуваагдчихад яг шийдэхэд бас нэлээд хүндрэлтэй болчиход байгаа. За нэг нь юу вэ гэхээр энэ чинь бол тийм Delta 3-г загвар болохоор энэ бас сүүлд гарсан шин загвар. За энэ Delta 2 болол өмнөхт загварнд гэхдээ энэ Delta 2-ийн Max гэдэг одоо үргэлжилж үйлдвэрлэгдэж явж байгаа энэ загвар бол за яг контент бүтээгчид те гэрэл зурагчид видеограферийн хувьд бол маш хүндрээр үнэлэгдсэн аялагчдын дунд бол маш тэр хүнтэй ийм загвар байдаг. Энийг бол өмнө зөндөө олоодаа сонсч ирсэн. Тэгээд яг энэ хоёр загвар дээр хуваагдчихад байгаа гол шалтгаан нь ерөөдөө за нэгдүгээр үнэ хоёрдугаарт нь багтаамжийн асуудал арай багтаамж багтай гэхдээ авсаархан хөнгөн загварыг сонгох уу эсвэл арай жоохон хүнд багчлаа багтаамж илүү хүчин чадал сайтай загварыг сонгох уу гэдэг дээр эргэлзэж байгаа. Ерөөдөө Delta Max 2-ыг сонгоход ерөөдөө ирсэн байна. За тэгээ мэдээж олон хоногор аялна, хол аялна, суурин хот суурин газруудаас илүү хол явж аялна. Тэр утгаараа бас яг нарны панелыг зайлшгүй авч явах шаардлагатай тий. Тэгээд бас яг энэ загвар болгон дээр тохирох хүчин чадалтанд тохирох том жижиг нарны панелууд байгаа. Тэгээд бид нар бас өөрсдийнхөө нарны панелийг сонгоод аяллахын хугацаанд бас хэрэглээ нь ямар байна бас таахуд бас сэтгэлээ хуваалцсан. Ямар ч зэн бэлтгэлийн хугацаанд бол ингээд иймэрхүү шопинг хийгээ явж байгаа талаараа таахудаа хуваалцаж байна. За тэгээд дараагийнхан газар руу явцгаая. За манай аяллаа бэлтгэл үргэлжилсээр байна. Бид нэр өнөөдөр бол Pit Авто Центр дээр ирчихсэн. За манай үзэгчнэр бол нэлээд сайн мэдэх баха. Бид нар бол машина авсан цагаас хойш, тохиолж ирсэн цагаас хойш бол Pit Авто Центр бол байнга үйлчлүүлдэг. За ер нь Ford-оос сонирхчод за Subaru те ер нь бол яг аялал автомашинд хайртай хүмүүс бол Pit Авто Центрыг аль хэдийн мэддэг болчихсон. За өнөөдөр бидний хувьд бол яг аяллаа хамгийн гол бэлтгэл ажил болох автомашиныхаа явах үед хөдөлгүүрийн үзлэг онцлогоог хийлгээд тэгээд хөдөлгүүрийнхаа тосыг солих зорилготой ирчихсэн байгаа. Өнгөрсөн намар бид нар яг тосоо солиулаад энд явж тосоо солиулаад явж ирсэн. Тэрнээс хойш аль хэдийн 10,000 км явчихсан болох дээр өнөөдөр бол тосоо солиулах зайлшгүй шаардлагатай болоод ирчихсэн байгаа. Тэгээд тэгингээ бас та нарт бас тодорхой мэдээллүүд өгөх зорилготой бас энэ хэдийнүүдийг аваад тавьчихсан байгаа тий. Тэгээд тос солиулахад бид нар юун дээр анхаарах хэрэгтэй байдаг юм бэ гэхээр за ялангуяа бидний монголчуудын хувьд бол одоо second hand гэдэг чинь тий нэлээд удаан явчихсан машинууд хэрэглэдэг хүмүүсийн хувьд бол тосон дээр бас маш их өндөр анхаарал хандуулж тосныхаа хэрэглээс солих давтамжуудыг нь маш сайн хянж явж байгаа хэрэгтэй. За тэгэж өгөх юм бол за миний хувьд бол Toyota-гийн хэрэглэгчийн хувьд бол Toyota-гийн мотор бол тосоо байнга солио явж байхад бол маш урт настай байж чаддаг. За гэхдээ тэрэнд яг юунд анхаарах хэрэгтэй байдаг юм бэ гэхээр зүгээр хүссэн дуртай тосоо аваад хийчих болохгүй те. За яг моторын чинь бас шаардлага хангасан стандарт нь юу байна гэдгийг бас зайлшгүй харж явах хэрэгтэй. Тэгээд бид нар бас яг энэ PT-г сонгодог, PT байнга үйлчлүүлэх шалтгаануудын нэг нь бол тэр. За одоо энд бол яг энэ одоо өнөөдөр сольж хийх гэж байгаа тос нь байна. За энэ тосны хувьд бол яг премиум синтетик гэдэг те. Яг хамгийн сайн одоо яг мотор хамгийн сайн үйлчлэгээтэй тос юу гэдэг вэ гэхээр синтетик. Тэр дундаа яг бүтэн премиум юм синтетик тос бол хамгийн өндөр үйлчлэгээтэй байдаг. За тэгээд би яг энэ талаар бол өмнө бид нар бас тосоо солиулж байхдаа тосын талаар бас нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ирсэн. За тэгээд тэрнтэй бас нэмээд хэлэхэд энэ ч би бас харуулмаар байгаа юм юу вэ гэхээр энд маш олон стандартуудыг хангаж өгсөн тос байдаг энэ тосны хувьд. За яг Toyota-гийн машинд ямар тос хийх шаардлагатай байдаг талаар Toyota-гоос өгсөн зөвлөмж нь бол API гэдэг те Америкийн бас яг энэ стандарт. За тэгээ мөн ILSAC буюу International Lubricant Standards гэдэг энэ олон улсын бас яг энэ тос остгооны материалын стандарт гэсэн хоёр зүйлийг хангаж өгсөн тосыг яг Toyota-гийн автомашинд зайлшгүй хийх ёстой гэдэг. Тэгтэл яг энэ тосон дээр бол энэ хоёр байхаас гадна нэмээд за Chrysler, Fiat, Ford те General Motors гэдэг бусад
бусад автомашин үйлдвэрлэгч компаниудын бас яг стандартуудыг хангаад өгчихсөн бас ийм бас даваа талтай байгаа. Энэ тосыг бас өнөөдөр хэлэх гээд байгаа. Энийг ягаад заавал дурдаад байгаа гэхээр чинь энэ олон автомашин үйлдвэрлэгчдийн бас тосны тэр стандартыг хангахын тулд энэ чинь маш олон шалгуураар ордог юм байна. Олон тестүүдийг давж гардаг юм байна. За тийм мэдээж хэрэг тэр нь тэнцэх тэдний тосыг хангаж өгөхөнд бол эдгээр чинь өөрсдөө бас маш их мөнгө зүрх зарцуулж энэ тоснууд тэнд нэрээ бичүүлдэг. За тэгээд энэ олон стандартыг хангаад өгчлөختөр зөвхөн Toyota гэх гэлтгүү те бусад үйлдвэрлэгчдийн хангаад өгчөрч нэсэндээ илүү их даваа тал болов гэсэн. Би зөвхөн Toyota гэсэн нэртэй тос биш те бүх автомашин үйлдвэрлэгчдийн стандартыг хангаж өгсөн тос хэрэгжилж байгаа гэдэг нь нэсэндээ бас нэг даваа тал болж өгөх юм уу те. Тийм байдгаар олстой. Тэгээд тэр олон нөгөө стандартыг хангаж өгөх гэж энэ тосонд бол бас маш их нэмэлтүүдийг хийж одоо нөгөө баяжуулж өгдөг учраас энэ дээр нэмэлт одоо нөгөө тосны нэмэлтүүдийг хийх шаардлага бол байхгүй болгоод өчөж байна. За гадуур явж ивэл ингээд нөгөө эдний тосыг жоохон үнэтэй байна гэж зарим хүмүүсээс надад бас хэлжсэн. Тэгээд нөгөө арай хямдхан тос авснаараас нь нөгөө энд байдаг нэмэлтүүдийг нэмсээр байгаа нөгөө нь тэнгиж татчих бас тохиолдол байдаг. За тэгвэл өнөөдөр бид нар эндээс ганцхан нэмэлтийг энэ тосон дээр нэмж хийх гэж байгаа. За энэ юу вэ гэхээр керамик гэдэг те engine protector. Тэгэхээр энэ керамик engine protector гэдэг нь ямар хүчтэй юм бэ гэм ихтэй яг нөгөө моторыг хамгаалах зорилготой. Моторонд бол ингээд за ялангуяа манай машин шиг ингээд хэрэг удаан явчихсан мотор бол тэнд ингээд баг зэргийн юм сэв суун гэдэг ч юм уу те байдаг. Тэрэн дээр нь ийм керамик өнгөр тогтоож өгөөд тэр моторын хамгаалах зорилготой. Хэрвээ шинэ моторонд хэрэглэж байгаа бол тэр насжилтыг нь уртсгаад тэр үүсч болох тэр эрсдлүүдээс хамгаалж өгнө гэсэн. Тэгэхээр хуучин гэлтгүй шин дээр ч гэсэн бас хэрэглэж ивэл зүгээр гэдэг юм байлээ. За тэгээд тосоо солиулахдаа заавал нэг ашиглаж явах хэрэгтэй юм юу гэхээр зүгээр тэр байгаа тосыг урсгаад гаргах биш те. Энэ engine flash гэдэг бас яг нөгөө хуучин тосоо гаргахтаа энийг хийгээд нэг ус нөгөө мотороо цэвэрлээд хуучин тосоо гаргах юм бол одоо нөгөө хуучин тостойгоо хамт мотороо цэвэрлчихэж байгаа. Тэгээд шинэ тосоо хийхэд илүү гоё бэлдэж өгч байгаа гэсэн санаа. Ийм юм бас хийлгээд гаргах зорилготой байгаа. За тэгээд угаасаа хөдөө орон нутагт явж байгаа хүмүүсийн хувьд бол бензин түлшний асуудал зөндөө гардаг. Тэрнтэй холбоотой бас эмгтээчүүдийг би өнөөдөр зүгээр өөртөө аваад авахаар сонгочихсон байгаа. Нэг нь юу вэ гэхээр яг petrol system cleaner буюу тий. За түлшний системийн цэвэрлэгээ хийдэг энэ шингэн байгаа. Тэгээ энэ ямар ч юм бэ гэхээр нөгөө түлшний систем гэж тий. Бензин асуусаас ахуулаад бензин шаталтанд хүргээд цацах хүртэлх тий. Тэр хүртэлх процессын дагуу тэр цэвэрлэгийг хийдэг ийм системийн цэвэрлэгээний шингэн байгаа. Энийг бол хоёрыг аваа явж байгаа. За аяллахыг ихэнх хийгээ за аялал төгс явцад бас хийх. За тэгээ мэдээж хөдөө орон нутгийн явдаг аялагч нар бол бүгдээрээ мэдж байгаа. Орон нутгийн бензинүүдийн чанар тэ янз бүр байх тохиолдол зөндөө байдаг. Тэрнтэй холбоотой бас яг октан бустрыг бол зайлшгүй авах хэрэгтэй. Тэгээ тэрийг аваад явж гин. За тэгээд ингээд ерөнхийдөө нөгөө тослохын юмнуудаа хийхээс гадна энэ ч бас нэг сонирхолтой юм биднээс өнгөрсөн жил авч яваад уршаад явж байсан нэг юм байд юу гэхээр энэ нэттэй чимшигтэй цонхны шингэн. Тэгээ цонхны шингэн яагаад би нэг онцлж яриад байгаа вэ гэхээр нөгөө бидний нөгөө ашигладаг цонхны шингэнүүд чинь нэг юм спирт суурьтай тий. Тэгээ тэр спирт чинь өөрөө маш их юм хурц үнэтэй байдаг шүү дээ. Тэгээ өдөө ялангуяа явж хахад ашиглах тохиолдолд маш их гардаг шин шороо, шавар за тэгээд тэр нь ялаа шумуул суухаас ахвала тий. Тэр бүгдийг цэвэрлэхэд спирт нь цэвэрлэгээ муутай хэрнээ хурц үнэртэй тэр нь ингээд хамар зоргуулад тий. За найтал харшил хөдлөх тохиолдол бий болдог болвол яг энэ бас NPM-ийн энэ window clean гэдэг байгаа энэ шингэн нь өөрөө ямар ч тийм хурц үнэргүй тэгээд илүү эрүүл мэндэд ээлтэй гэх юм үү тийм шингэн байгаад байдаг. Тэгээд энийг бас машинд хэлчихээд гарах зорилготой байгаа. Тэгээд яг энэ шингэнийг нөгөө хэрэглэх хүртлээр хүмүүс анзаардаг юм байл. Яг тэгээд нэг энэ шингэнийг хэрэглэчээд за буцаад нөгөө нэг спиртэн суурьтай шингэнээ хийчихсэн чинь яг тэр үед нөгөө огцом дээр хурц үнээр нөгөө шил арчигчных нь ажиллахын хүртэл амар муудаад ирж байгаа нь бол анзаарч ирсэн. Тэгээд тэр нөгөө спиртэн суурьтай шингэн чинь тэр шил арчигчны тэр эзэнний хүртэл хатууруулж идэг бас тийм зүрх талтай байдаг юм. Тэгэхээр бас илүүт мэдхэд илүүтэхгүй те ийм шингэн байдаг юм байлээ шүү. За тэгээд мэдээж хэрэг автомашиныхаа үйлчлэг онцлогоо хийх явж байгаа бол зайлшгүй моторын агаар шүүгч болоод салооны агаар шүүгчийг бол тогтмол сольж шаардлагатай. Тосоо солих болгондоо ч байх шаардлагагүй. Тэрнээс илүү ойрхон хугацаанд ч гэсэн бас сольж иж болно. Энийг бол байнга зөвлөдөг те.
Тэгээд дахиад давхар бүх энэ дагаж шүтэн цавлуулна. Бас нэг энд байгаа юу вэ гэхээр бас нэг парц гэдэг те энэ тосны шүүрэн дээр бас маш өндөр ач холбогдол үүсэж байгаа хэрэгтэй. Эцнээс сайн тос авсан хэрнээ тосныхон шүүрэн стандарт хангаж чадахгүй болвол те нөгөөдний тос үнэтэй тос чинь бас хэрэггүй болгочихгүй тийм моторонд чинь зүрх нөлөө үзүүлэх гэдэг юм байдаг. Гадуур явдаг хямдхан тосны шүүрнүүд чинь нөгөө эвдрээд тэр задарчдаг. Тэгээд тэр задарлаас нь болоод үүсэх тэр эрсдэл эвдрэл нь өөрөө нөгөө моторонд илүү хүнд аюул учруулдаг учраас нөгөө харамчгүй хоёр төлөв гэдэг чинь. Тэгэхээр битгий бас өөрийнхөө юунаас энийг харамлж байгаа. Тэгээд өнөөдөр энэ бүгдийг яриад байгаа шалтгаан юу гэхээр аялал болвол автомашины аюулгүй байдал дээр маш их хамааралтай байдаг. Тийм учраас бас энийг хангаж явахдаа бас зайлшгүй анхаарал хандуулаарай гэж зөвлөө. Тэгээд энэ бүгдийг ярьж байгаа юм. Тэгээд цөмөрөө одоо машин дээр юмудаа хийлгэж байна. За тэгээ бас нэмэлт үйлчлэг онцтойгоо хийлгэчихэд тэгээ зам дагарыг. За ингээд хайрцаг суйрлуулчихсан. ROM брендийн rugged off-road case гэдэг тийм ийм хайрцаг, off-road хайрцаг. Яагаад off-road хайрцаг гэдэг гэхээр off-road хайрцагны маань яг нөгөө бартаац замд их дөргөнтэй тийм тэр бартаац замд явхад иймэрхүү бат бөх хайрцаг бол маш чухал үүрэгтэй байдаг. Тийм учраас бас энийг сонгосон. Тэр дундаа тэгээд яг ROM брендийг сонгосон шалтгаан бол өөрсдөө өстэй. За энэ бол нөгөө 83 литрийн загвар нь. Тэгээд ерхэд нь бол би сая хамаг юмнуудаа хийчлээ. Тэгэхээр энэ хайрцгийг гол нь бид нар яагаад энэ хайрцгийг авсан гол зорилго нь юу гэхээр мэдээж хэрэг бартаац замд бат бөхтэй илүү найдвартай юм хайрцаг гэдгээр нь энэ rugged юм off-road box-ыг сонгосон. Тэгээд гол зорилго нь бол одоо энэ дотор бол би ингээд ерхэд off-road recovery kit-үүдээ ерхэд нь хийцэн байна. За Maxtrax-ийн нөгөө олон татлагнууд маань тэгээ нөгөө soft shackle-нууд маань тэгээд winch ring-гээ хийчихсэн, хийчээ хийчихсэн. За тэгээд нэг ойр зур машины юмнууд байдаг шүү дээ. Иймэрхүү гард ор. За тэгээд бас насос тий. Дугаа хийх зорилготой насос гэдэг ч юм уу. Яг ингээд ойр зур яг машин янз бүрийн цаад бэрхшээлтэй сулрах ч юм уу бартаа зам гарах үедээ энэчнээсээ шууд аваад юмнуудаа их боломжтой тэр юмнуудаа гартаа ойр байлгах зорилгоор энэ талтаа ингэж юм хайрцанд хийж байгаа. Хойнд байхаар нөгөө ачаан дунд орчхоор дээшээ гаргаж болохгүй доорн тавьж болохгүй нэг юм төвөгтэй байдал үүсдэг штеп. За тэгвэл тэрийг засах зорилготой ихэд юм хийсэн. За тэгээд энэ хайрцны хувьд бол бас яг энэ хэсэгтээ ингээд нөгөө moly panel гэдэг тий бас юм давхар юм хайрцаг өшөө өлгөх юмтай боломжуудыг нэмж өгдөг юм байлаа. Тэгхийн бол одоо энэ чинь би сүхвэ ч юм уу хөрөөгөө чинь ингээ өлгөх боломжуудыг бий болгочтой гэсэн. Тэгэл ерөөхдөө яг ийм хүн хөдөө аялж авч байгаад яг нэг газар зогссон үедээ энэ чирээсээ гард ор юм суулж аваад за одоо шууд татлахаа суулж аваад юмаа татъя энэ дэрэ гэдэг юм. Илүү гарт ойрхон болох зорилготой ийм хийж байгаа гэсэн. Аль болох нөгөө аяллаа илүү тухтай тий илүү аюулгүй болох зорилготой юм хийгээд байгаа. За тэгээ хайрцаг маань болохоор яг энэ хоёр талтай тогтоогчтой тогтоогчнууд нь өөр хоёр талтай хоёуланд нь төгжээтэй. За энэ чинь нөгөө хайрцагны таг нь өөр гурван төгжээтэй. Гурваланд нь цойж зүүж болно. Эсвэл аль нэг ч юм уу тий. За тэгээд би бас нэг юм бодож байгаа юм. Ингээд off-road recovery board тий Maxtrax яг энэ дээр ингээд суйрлуулчул гэсэн санаа байгаа. Одоо яг энэ би нэгийг тавьсан байна. Ерөөдөө 4 Maxtrax байгаа шүү дээ. Тэгэхээр тэднийг энэ дээр ингээд суйрлуулад өгөх юм бол бас их гоё зэгцтэй болоод эхэлж. Тэгээ энэ тагтагаа хамт ингээд илэгдчихдэг. Энд нь ерөөд нь өөрийнх нь суйрнаас байдаг юм байл. Энэ дээр нь хийж болох нь үгүй үзэж байгаад. Тэгээ энэ чинь бас ингээд recovery board бас ингээд суулгаад өгөх санаа байна. Тэгэх юм бол бүр их гоё болох гэдэг. За иймэрхүү байдлаар юм бэлтлээ. Аялдаа бэлдэж явсаар байгаа да видео гаргаж амжихгүй гараад ирчихсэн. Тэгээд бидний аль хэдийн энэ говь алтай аймагт за энэ хасаг тайрхан гэдэг уулын ам руу өсөд кампилчаад байж чинь. Тэгээд ямар ч зэнчээ видеогоо эдитэлж дуусгаад биш төв орохтой нэг гарах санаатай сууж байна. Тэгээд ямар ч зам бэлдээд боломжоор хангалттай бэлдээд гараад ирсэн гэж бодож байгаа. Ямар нөгөө авсан экофлоу те тэрнгээрээ одоо энэ чинь хөрөгчөө ажиллуулсан компьютер ажиллуулад видеогоо эдитлээд сууж ийн. Тэгээд яг ийм гоё ингээд кампилж ахтайчсан бас юм аяга явж авах боломж гарч байгаад нь баяртай байна. Хэрвээ боломжтой байгаа цаг зааван таарах юм бол аяллахын дундуур ч гэсэн бас видеонуудаа өргөжлүүлээд гарах санаатай байгаа. Тэр талаараа бас хийгээд явах нь гоё үзлээ те. Тэгээ бас энэ ч бас юу хийснээ бас тойруулаад ганц юм харуулж байна. За энд харагдаж байгаа ах нөгөө ROM гэдэг off-road хайрцаг тавиад тэрнийхэн дээр те өмнө ярьжсэнээр Maxtrax-а тавьчихсан. Энд бол 4 Maxtrax тавьчихсан байгаа. Тэгээд тогтоогч нь бас буцаж нөгөө 4 дээр очиж аваад
тавьсан. Тэгээд яг өөрсдийнх нь нүхэн таарахгүй талаар эргэлзээдсэн бол тэгээд Макс Цакстер бол нүхэн ямар ч суулмаа таарт юм гээд яг ийм боломжтой байгаа ийм хайрцаг авах нь миний хувьд маш чухал байсан. Яг гэвэл яг Макс Цаксаа recovery board-гүйгээр би аялалд явдаггүй. Тэгээд бусд нь басны газар ачаад ханы газар тавьж хахад шууд дээр нь ингээ байрлуулах нь маш чухал point байсан. Тэгээд одоо энэ дотор бүх recovery kit мэт бүх юмуд нь гарт орой ойрхон нэг байгаа тий. Иртээр ярьжсэн. За тэгээд энэ хэсэгт нөгөө нарныхан панелыг тавьсан байна. Энэ нөгөө EcoFlow-гийн яг 220 ватттай нарны панел ашиглаж байгаа. Тэгээд Delta Max 2 гэж зааврынх нь батарейг аваад ирсэн. Бидний шиг хэрэглээтэй тий одоо байнга тогтмол хөргөж залгаж ингээ олон хоногор аялах чинь дээрэс нь камер, бас компьютер. За тэгээд дрон гэдэг маш олон төрлийн батарей цэглэх шаардлагатай үед бол яг энэ Delta Max нь илүү тохиромжтой байна гэж яг ихний хоногийн байдлаар бол харж ирээд аялын туршид ямар байх вэ замдаа ганц бүрийн асуудал гарах нь ингэнүүд их үү тэр болгон бас таад бас өөрсдөө сэтгэлээ бас хуваалцаад явна. Би ямар нэгэн байдлаар сэтгэл хэлэхэд бол шүүлтүр өгөө хэлж байгаа тий. За тэгээд ийм байна. Одоо өнөөдрөөс эхлээд аялал маань эхэлж гисэн. За өнөөдрийн дугаарт бол аялал гарахгүй дараагийн дугаараар бол бид ийм баруун аймагуудад хийж байгаа аяллаа эсвэл гарахын тэгэхээр тэр дугааруудыг бас хүлээн авч үзээрэй. Бид нар маш олон зүйлүүдийг төлөвлөсөн байгаа. Тэгээд тэр болгоно бас амжилттай хэрэгжүүлэх гэж найдаж байна. Эхний өдөр тэгээд утгагүй аялын дугаараар ирээд уулзъя.